Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 85 дугаар хэсэг. Энэ чинь ёстой аимшигтай болцол байна. Би эзэн хааны өмнө мөнхийн гавья байгуулахын тулд айрамд 37 жил зүтгэсэн. Гэтэл энэ олон жилийн зүтгэл ингээд талаар өнгөрөх хэрэггүй. Юкигээс алтын салгаж чадсан бол би томоохон хөрөнгөтэй банкны эзэн болох байсан. Тэгэд хожим хөөдлөхөд миний хөшөөг хүрлээр босгож айрамд байгуулсан гавья хүндэтгэн Ясукуны мэжин сүмд шарлиг минь хүндэтгэн оршуулах ёстой. Би үүний тулд би сэтгэлэн зориулж яваа. Гэтэл энэ бүхнийг нүдэрмхийн төдийд баллах эрлэг миний бөөрөнд нь алчсан байжээ. Одоо би яах ёстой вэ? Ер нь Орос Монголын хамтарсан энэ том бүлгмийг удирдах байгаа жинхэнэ эзэнтэй уулзах хэрэгтэй. Тэгвэл би өөртөө сэппүку үйлдэлгүй амьд гарч болно. Тэгтэн Сафранов Аянавус хоёроор дэнчин тавьж болно. Тэгвэл Юкигийн хэлж байгаа бүхнийг сөргөх хэрэггүй. Тосия экшний төдийд дэвэн дэлхийг бодож амжлаа. Тэрээр ахархан хугацаанд ашигтай арга олж амин хохолж сурсан зангараа Юки би өөртөө сэппүку үйлдэхгүй гэж бодъё. Тэгвэл ямар замаар танаа эзэнтэй уулзж болох вэ? Хэрвээ та өөртөө сэппүку үйлдэхгүй бол би таныг одоо устгах болно. Юки, би чиний өмнө буруугүй шүү. Тэгэхээр эн чин дэндүү шудраг биш болцол байна. Гэтэл Юкийн харцаг энд өөрчлөгдөж царайн цайгаад цээжинд нь багтаж ядсан уур хилэн хорсол нүдэнд нь тодорлоо. Чи миний өмнө түмэн буруутай гэж Юки гэлэхэд хоолойн зангирч сэтгэлийн хорслон илэрхийлсэн дууны өнг Тосиягийн толгой дээр аянга нэргэх шиг сүртэй сонсогдов. Юки хэсэг зур Тосиягийн улаан нөөрлөө галаар төөнөж байгаа юм шиг гялалдсан харцаар ширтэн дууг зогсоход нүдэнд нулимс сэлгэнснийг мэдээд Тосиягийн зүрх өөрийн ирэхгүй чичрэв. Юкигийн зөвхөнд торж ядсан нулимс хэлхээсэн тасарсан совж шиг хацрыг нь даган бөмбөрөхөд Юки хөмхөг нь тасцууж байснаа сая гүн санаалдав. Тосия, чи миний өмнө нүглээ намжилж өөртөө харакири үйлдсэн ч миний гомдол тасрахгүй. Гэхэд Тосиягийн нуруугаар хүй тэргэл явчихлаа. Тосия Юкид чи чинь юу ярьж байна да? Би чам тун энэрэнгүй хандаж эцгийн чинь оронд эцэг болж өдий хүргэснийг бодох хэрэгтэй. Би бас хүн шүү дээ. Гэж хэлэхэд л дуу хоолой дээр нь тэглээд гарч өгсөнгүй. Гэсэн ч Юки Тосиягийн хэлэх гэсэн үгийг нүднийх нь хардсаар ойлгож байв. Буруугүй гэж өөрийгөө зөвтгөх гэж байна уу? Байтлаа шагнах ёстой гэж хэлэх чинь дутаа шивтэй. Би чамд шагнанд онооно. Тэгтээ гээд ихэр татан уйлж байгаа юм шиг харагдсанд Тосия нүдэн антал 19 жилийн тэртээ хүрээний гандангийн өмнөх хөрлөө ойчхтон дуу алдсан эмэгтэйн дуу чихэнд нь сонсогдох шиг боллоо. Тосия айсандан нүдэ нээтэл эхийг минь бороотой үдшээр өндөр гангаруу түлхэж Баатар гүнгийн өвчнөр далиндуулж эцгээс минь холдуулаад ах トゥ эрийг хагцаахтан буруугүй гэж бодож байсан уу? Эцгийн минь хорлож алуулаад зогсоогүй. Амьдралын тавилан гар заяасан ханийн хүртэл Симото Кавасу сой хараа нарын гараар хорлуулснаа буруугүй гэж бодож байна уу? Би энэ бүхнийг мэдсээр байж чиний дэргэд шүд зууж өдий хүрхтэн ухаан санаа би сэтгэлээсэн хитэрсэн дарамтыг мартахын тулд өөрийнхөө 20 жилийн насыг алдсан. Миний үсийг хар гэж бодож байна уу? Миний толгойд галт чирхэг хар ус байхгүй. Үүнийг мэддэхгүй тулд сар бүр үсээ бодуулж байсан юм. Тиймээс чи дандаа үсээ бодуулдаг явдалд гайхаж цөөнгүй асуудаг байсан биз? Одоо бодоод үз. Буруугүй гэж хэлэх хэрэг байна уу? Гэж хэлэхэд Тосиягийн хамаг бих хөшөөд бадарчихсан байв.
Юки цонхны дэргэд зогсож сэтгэлээ дүр тайвшруулахыг хичээсэн бололтой цонх руу харж зогсохдоо ганц ч үг хэлсэнгүй. Тозия энэ гişинг ашиглаж диван дээрээс босхыг мөрөөдөл тэрээр тэнхээгүй болтлон тамирчсан байлаа. Тэрээр айсан хүн сүнсэндэн ороолгоод баглуулчихдаг юм гэсэн намайг сүнс минь баглаад мэдээгүй болгочихсон бололтой гэж бодхоос улам айлаа. Айсан хүний тэнхээ алдардаг ажээ. Тозия энэ бүхнийг ойлгоод явж нэр төргүй нохойн өхлөөр өгөх нэ. Тэгж болохгүй. Тэгвэл тамд очиж тарчлах болно шүү. Одоо юу гэд андуу сэтгэлээр хандаж болохгүй. Тэгвэл ах トゥ эцгийнхэн өшөөг авах гэж байгаа юуки миний улаан гол халуун амийг хайрлахгүй. Одоо юукийн сэтгэлийн хорслыг буцалгах ганц ч үг хэлж болохгүй. Тэгэхээр өөртөө боломж гаргах хэрэгтэй. Энэ өрөөнөөс юукигийн гарт алуулчихгүй амьд гарах юмсан. Тэгвэл болох нь тэр гэж бодлоо. Юуки санаалдж сэтгэлийн тайвшруулсан болоод цонхны дэргэдээс эргэж Тозия руу ойртоход түүний сэтгэл ерийн тайван саяхан галзуу шиг байсан догшин дүр төрх аль хэдийн алга болсныг аживал сэтгэлийн тайвшруулж чаддаг асар их төвчээртэй ажээ. Ийм чадал сэтгэлийн хатуужил зориг тэсвэр хүнд байх гэдэг тийм ч амархан хэрэг биш гэдгийг Тозия мэдж байлаа. Тозия-сан, та өөрийгөө бодож байгаа бол Айна усуу, Ойдов, Сафранов нарын асуудлыг хэн хариуцж байгааг надад хэлж өг. Би тэднийг аварч суллуулах ёстой юм. Энэнийг анхаарах хэрэгтэй шүү гэж энгийн байдлаар хэллээ. Юуг тэдний төлөө санаа зовх хэрэггүй. Би төр хорионд байлгаж байгаа болохоор хэнч тэднийг миний зөвшөөрлгүйгээр байцааж энтер гэхгүй. Харин намайг тэдний ажлыг удирддаг эзэнтэй уулзуулж өгсөн үед би бүх зүйлийг нуулгүй ярина. Тозия, тэгвэл тэдний амнаас бие сэтгэл, эрүүл мэндэд ямар ч хор хүрэхгүй гэдэг талаар албан ёсны баталгаа гаргаж өгөх болно. Тийм нөхцөлд та тэдний ажлыг удирдсан хүнтэй уулзч болно. Тозия Юкигийн энэ үгэнд сая хөлд орж байгаа хүүхэд шиг баярлав. Гэсэн ч сэтгэлд нь энэ өрөөнөөс гарч чадвал бүх хэрэг миний санснаар болно. Тэгээд эд миний гарт орох нь тэр. Үгүй бодох хэрэгтэй. Өрөөндөө очиод ширээн дээрх тов рууг дарахад юу байх вэ? Харин хожим яах вэ? Би өөрөө тагнуулан баримт дамжуулсан хэрэгт унаж хэрэгт холбогдвол яах вэ? Энэ чинь яаж ч болохгүй зүйл. Ялангуяа Уэдагийн нууцын түлхүүрийг алдах боломжийг би тавьж өгсөн. Энэ хэцүү гэж бодоод айлаа. Тозия өрөөндөө орж ширээний тов рууг дарвал штабын дэжүүр тэр дохиог авангууд зэргүүдэн Тозиягийн руу явуулна. Тозия эднийг барьлаа гэхэд 2 цагийн дараа Кемптайн төлөөлөгч Уэда дээр орж Тозияг барих баримтаан танилцуулна. Тозиягийн ятгалганд орж аригтаад түлхүүрийн алдсныг мэдэнгүүт Уэда Тозияг барих тушаал өгөөд өөрөө жанжин штаб руу ярьж өөрийг нь цагаатгах бүх зүйлийг хийнэ. Ингэхээр Тозия ширээний тов рууг дарна гэдэг өөрийгөө хөөдөх зүйл хийх гэж байгаа хэрэг. Гэж бодоод надад цаас гэж хэлэх гэсэн боловч Юки ширээн дээрээс цаас аваад та баталгаагаан миний өрөөнд бичсэн дээр биз дээ гэхэн цааман ёжтой болохыг мэдээд эд чинь миний өрөөнд байгаа штабтай холбоотой дохиог хүртэл мэддэг байх нэ гэж бодоод цаасыг авч баталгаа бичээд энэ баталгааг хэнд гэж хаягалах вэ гэж асуулаа. Манжуур дахь Японы армийн хувилдааныг илрүүлэх Рожу Ганука ажиллагааг удирдах байгаа Рожу Сайд гэж хаягдчих. Гэхэд Тозия Юки рүү сүрхий хараад биеэм барьлаа. 2 цаг шахмын өмнө Айна улсаас олдсон бичигт Рожу Сай гэж бичсэнийг эргэцүүлбэл
Тэр нь аяны усгийн удирдагч болох нь илт боллоо. Тозуя Монгол Оросын тагнуулуудын бүлэг илрүүлсэн боловч түүнийг яаж чадахгүйг бүрэн ойлгов. Тозуягийн бодлоор бол Юки баталгааг аваад эзэндэн утсаар мэдэгдэж түүнийг дуудах ёстой ажээ. Юки Тозуяг гэртэн үлдээгээд явахгүй нь мэдээж. Юки баталгааг уншаад би үүнийг албан ёсны гэж үзээд зарим зүйлийг эрхийнхээ дагуу тодруулж өгье. Намайг хошууч сайн жаргал гэдэг. Манай улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг сариндуулах гэсэн Японы армийн генералуудын сэтсэн хувилдааныг илрүүлэх ажиллагааг удирдах байгаагийн хувьд таны болцлыг хүлээн авлаа. Тиймээс болцлын дагуу би өөрийнхөө хүмүүсийг суллуулан авах ёстой. Түүгээр барахгүй тэдний ажиллагааг сэжиглсэн хүний нэр хаягийг танаар гаргуулж авах хэрэгтэй. Үүнийг та надаар хэлүүлдэггүй мэдэн дээ. Гэхэд Тозуя диван дээрээс бослоо. Тэгээд ямар нэг юм хэлэх гэсэн шиг уруулан хэсэгхэн өмөлзүүлснээ. Юу чи эднийг өдөрдөж байсан хэрэг гэж арай ядан асуув. Тозуя өөртөө итгэж ядсан харцаар Юкиг харж алмаарихтан ямар аймар юм бэ? Сайн жаргал тэр тагнуулуудыг өдөрдөж байсан гэж үү? Би тэр жил үүнийг чинь ихтэй хамт устгах болох байсан. Би тэгээгүй. Үүнийг чинь би өөрөө холын хамаатан дээр нь аваач өгч билээ. Тэгэхэд доожо муутай чөргөр охин байсан. Би ихтэй хамт устгах байхгүй даанч яав та. Гэж бодхоос дотор нь харанхуйлна. Тозуя чингиж зогсохдоо тэр чөргөр охиноо хожим зүрх сэтгэлийн шимшрүүлсэн ийм хавханд хийчихэд өмнө нь ингэж зогсож байх юм гэдгийг яахан мэдэх вүлээ. Тэр үед Тозуя Монгол тагнуулын ажил үүсээгүй, түүний урлагийн талаар ямар ч мэдлэггүй гэж бодож байсан болохоор үндэсний үзэл мах цусандаа шингээсэн Цэнгүний охины үзэл санааг чингэж өөрчлөөд тагнуул болчих юм гэдгийг бодох нь атугай зүйдлэгч аргагүй байсан. Ардын журамд цэргийг хүрээн дэрсний дараахан Сүхбаатар Нанздыг дуудаж тусгай даалгавар өглөө. Нанзда баяр гүнтэй холбоотой байсан цахрууд богдтой нууцаар харилцсан ардын нам засгийг устгах хуйлдаан зохион байгуулж магадгүй байна. Чи богдын хаалгачтай уулзаад энэ хадгийг барьж намайг мэнд лавлуулаарай. Гэд нэгэн соном хадаг өгөөд ардын засгийн эсрэг чиглэсэн эсэргүү ажиллагаанууд богдын сонорт хүртэлгүйгээр гарахгүй. Тиймээс хаалгачтай нэг толботой байх нь чухал гэж даалгав. Нанзад нэгэн шин богдын хаалгачинд бараалхаж өнөө соном хадгаан барихад хаалгач хадгийг авч үзснээр хэсэг дуугүй суугтан уруулн хитэнтэй өмөлзөв. Тэгээд гүнээ санаа алдаж сэтгэлэн тайвшруулад Жанжинтны лагшин сайн ажил албан өдрөг бидтэй. Гэд хадгаан орныхоо толгой дээр тавьж Жанжин тун санаа сэрэмжтэй бай гэж хэлээрээ. Айгүй бол амнасан алдаж мэдэх юм. Богд тун уртгартай хүн. Сахаргүн жамс дорж тааж тогтох зэрэг хүмүүс богдын ордонгоор эргэлдээд байгаа. Ер нь баяргүний хашаа байшинд үлдсэн нэгэн төшмлөөр дамжуулж ихээхэн буу зэвсэг цуглуулад байгаа. Хүрээнд суудаг төвд хүмүүсийг сажлам ятгах хөдөлгөх янзтай байгаа учраас баяргүний цахарууд хүчин хавсарч магадгүй. Нөгөө талаар богд Бадарчин Бадархайг урагшаан хятад руу явуулах янзтай байгаа. Хатанбаатар Жанжин хоёрын хэн Бадархайг таних шүү дээ. Тэдний хэн нэг нь уулзвал нарийн юм ярих бах гэлээ. Нанздыг явах гэж байтал хаалгач орны толгой дээрээс өнөө соном хадгаан авч Нанздад буцааж өгөхөөр нь тэрээр учир холбогдлыг лавлжээ. Би ганц хүүтэй байсан юм. Түүнийг Норов гэдгсэн. Богдыг гаминд баригдсны дараа би нэг удаа цай хоол хүргэж өглөө. Богд надтай уулзаад сажламтай уулзаж гамингийн гараас салгахыг бодгож айлдлаа. Би гэртээ ирээд хүүгэн сажламынх руу явууллаа. Ингээд богд сажлам баруун гурвын холбоог Нормын дамжуулдаг болсон юм. Баруун хүрээн дэрсний дараа Норвыг өөртөө авч Монгол цэргийн зуут захируулсан.
Тэгээд хүрээнээс явхад нь би хүүдэн энэ хадгийг тариндуулж өгөөд дуунаас нь зөөлгөхдөө "Хүү минь, Монгол улсынхаа төлөө би хайргүй зүтгэж яваарай" гэсэн юм. Миний хүү барууны тарыг таниад ардын журам цэрэгтээ нийлэх гэж угаад нэг цагаантны хурандааг бардгийн даваан дээр өөрөн баригдаж тамлуулж. Гэтэл улаан зэргүүд түүний амийг авраад дээд үд рүү явуулан Орос эмнэлэг твтүүлж идгээсэн байсан. Норм минь тэгээд босож ирээд баруун замын байлдаанд явж угаад дахин шархтаад шархныхан халууныг даагаагүй юм да гэсэн гээд хаалгач санаа алдав. Норвыг нас барахын өмнө Жанжин уулзжээ. Тэрээр нэг хадаг захиа хоёрыг өгөхдөө "Жанжин минь, үүнийг өөрийнхөө гараар миний аавд өгөх хичээгээрэй" гэжээ. Жанжин хожим надтай уулзаж захиа хадаг хоёрыг өгсөн. Хүү минь захиандаан Монгол улсынхаа төлөө зүтгэн гэдэг өөр юм байна. Ардын журамт цэрэг бол жинхэнэ Монголын ард түмний төлөө, бидний тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө амь биеийн хайрлалгүй тэмцэж яваа хүмүүс шүү. Та Монгол орноо ард түмнэн гэж боддог бол ардын нам засагт хүчин зүтгэрэй гэсэн байлаа. Би Жанжинд өөрийнхөө учир байдлыг ярьж, би нас дээр гарсан шашинд сүсгэлж ухаанаа төөрөгдүүлсэн хүн. Бурууг ухаар авч гавьяа байгуулах насгүй болжээ. Жанжин болгоовол миний хүүгийн хадгийг авч ачийг бодож тусыг хичээж надад сургаал айлдаж хайрл гэж гуйсан юм. Нанзад хаалагчийн үгийг анхааралтай сонсоод Жанжин дайлтгажээ. Жанжин Бадрахыг мөгдөнгөөс босож ирсний дараа ярен уулзаж ярилцав. Чингээд Бадрах Хатанбаатартай уулзсны дараа сайн жаргалтай танилцж, уулзах, ярилцах далим гарган дотн үерхэх болсон юм. Нэг удаа сайн жаргалтай гудамжинд дайралдаж хашааны нүдэнд хүргэж өгөөд "Сайн жаргалаа. Чи яа гэж бодож байна вэ?" гэлээ. "Бадрахаа, үннийг хэлэхэд би яахаа мэдэхгүй л байна. Аав минь богдод итгэсэн итгэлдээ захирагдаад жинхэнэ үннийг олж харахгүй болол та. Би сая нэг багштай дайралдлаа. Тэр хүн надад манж хятад Япон хэл зааж байсан юм. Тэр багш маань богдын талаар ярьж байснаа нэг сони юм дуулгалаа. Багш минь Дайчин вангийн нэг хамаатны танил юм л да. Богд хаантан цагаан хаант Оросоос элэг буруулж Японы эзэн хаантай харилцах болсныг хамт дөржван мэдсэн юм байж. Тэгээд нэг удаа богдтой муудалцаад өөрийн хамаатан дархантайгаа уулзч. Хамт дөрчин ван өөрийнхөө улс төрийн бодлогыг тайлбарлаад Дааламын оронд сайн ноён ханыг бүгдийг захирч сайд болгосонд өшөрхөж загнадаг боллоо. Өөрийнхөө эрх дарах болон хаан ширээгийн Монголын язгууртны өр хүүхдэд алдахгүй тулд ямар ч хүнийг цааш нь харуулж мэднэ. Би ч богдын гарт өгөхгүй юмсан гэж бодож байна. Ер нь богд хятадуудын гарт өртөхгүй байвал зүгээр юмсан. Чи надад дээлийн товч хийгээд хэрээгээд 20 лам мөнгө өгөөд явжээ. Тэгээд хэд онцны дараа ирээд товчоо авахтаа нэг юм өгөөд үүнийг товчонд хийгээд гэж гин. Дархан өгсөн юмыг ажиглаад хор байхаар нь буцааж өгөөд би ийм нүгэл хийж чадахгүй гэж л дээ. Гэтэл чин ван уурсаад чи тэгээд намайг богд хятад хоёрын гарт үхэх гэж бодоо юу гэж загнаж. Тэгэхэд танил дархан нь хүний нутагт байгаа танил улсууд тийм бодож байхад та өөрийнхөө амийг хорлох гэж явдаг зөв. Монгол төдийгүй гадаад улсад нэр төртэй хүний нэг богдын чинээтэй юм бодохгүй ингэж явбал Монгол туурхтныг хэн хамгаалах болж байна? Цовж явсан бар шиг хүний идэж болох хэрэггүй. Тэгвэл Монгол орныг нэг талаас Цагаан хаан, нөгөө талаас Хятадын генералууд тэдэнтэй өрсөлдсөн Рибийн хамаг баялагийг хүн ардтай нь хувааж идэндэ. Амийн хорлохоос өмнө үүнийг бод гэж загнасан байна. Үүнээс хойш Дайчин ван богдтой илэрхий тэмцэлдэг болсон гин. Үүнийг сонсоод аав маань Монгол орны төлөө биш, харин Монгол орныг минь хувааж залхих гэсэн хүмүүсийн гарт өртсөн байна. Сайн жаргалаа. Чи үүнийг эргцүүлэн бодож чадсан юм чинь Жанжинтай уулзвал бүр их юм ухаарах болно. Чи тэгэд хизээ уулзъя гэж бодож байна уу? Гэж тулхан асуулаа. Мэдхгүй. Жанжин төрийн алба ихтэй. Тийм хүний хайрын цагийг дэмий гартаад яах ч билээ. Ажилд нь хар дараа болно шүү дээ. Чи тэгж бодож болохгүй. Ард түмнийхэн аз жаргал, улс орныхон тусгаар тогтнолын төлөө шудраг хүн бүхэн бие сэтгэл мэдлэг боловсруулан зориулах ёстой. Жанжины энэ хэлсүүгийг чи сонсоо биз дээ. Жанжин хүрээнд ирсэн тэр өдрөө
Хүрээ цамын талбай дээр босгосон эндэрээс тэгж хэлснийг сонсолгүй яах вэ? Гэт хэсэг бодсноо. Бадрахаа. Чи жанжинтай хизээ уулзуулахаа шийднэ үстэй. Би чиний үгнээс зөрөхгүй шүү. Гэж билээ. Сайн жаргал жанжинтай уулзаж 3 цаг гаруй ярихдаа амьдрал ахвэ ёс суртахууны харанхуй манан дунд оюун санаагаа дөөргөдүүлж мэдлэг боловсрлон явцууруулж зөвхөн бор хоног өнгөрөөж явснаа ухаарсан төдийгүй их орон ард түмнийхэн төлөө бие сэтгэлэн зориулсан хүн нам төрийн өмнө ямар үүрэгтэй байдаг хийгээд улс орныхон тусгаар тогтнол бадрал хөгжлийн төлөө амьдралаа зориулдаг тавилантайг ухаарчээ. Чухам ийм л үйл хэрэг хүн болж төрсэн алдар нарыг тодорхойлдог агаад аз жаргалыг нь нээж өгдөг ажээ. Сайн жаргал чингэж өөрийнхөө амьдралыг нам улсын үйл хэрэгтэй холбож чадсанаар богд түүний гар хөлийн хүмүүс Япон хятадын цэргийн эрхтнүүдтэй хувилдаж ардын нам засаг төрийг устгах гэж байгаа хувилдааныг илрүүлэх үйл хэрэгт өөрийн мэдлэг боловсрол хийгээд ам биеийн зориулахад хүрэх чухал үүрэг хүлээснэн юунаас ч илүү ухамсарлаж байлаа. Сайн жаргал зүүн умард хятадд байгаа Японы цэргийнхэн хийгээд хятадын генералуудын цэрэг улс төрийн хувилдааныг илрүүлэх даалгавраа биелүүлэх бэлтгэл ажлаа дуусаж явахын өмнө жанжинтай уулзжээ. Бэлтгэл ажлын хугацаанд бадрах сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн төдийгүй өөрийнхөө мэдлэгээр туслав. Тэрээр богдын ордонд байдаг ч гэсэн сэтгэл санаанд нам улс ард түмэн гэдэг бодол шингээд түүнийхэн эрч хүчээр зүрхэн цохилж байлаа. Бадрах сайн жаргал 2 жанжинаас авсан үүргэн биелүүлэх ажиллагааны талаар сэжиг төрүүлэхгүй тулд ил үерхэх болсонд богдод тааламжтай байсан төдийгүй түүнийг эцэг рүү нь явуулах талаар бадрахтай ярьдаг болжээ. Чингэд хүрээнээс Сэцэнхан аймгийн Үйзэн вангийн нутагт байдаг алтан очиртын хийд рүү гарахтаа бадрахтай сүүлчийн удаа уулзнаас хойш эдүгэ 17 жилийн турш сэтгэлдээ түүнийг хүсэн бодож явдаг болсон ажээ. Юки хэмээгдэх сайн жаргал энэ бүхнийг эгшний төдийд бодсноо. Тозия, та миний хэлсэн бүхэнд гайхах хэрэггүй. Таны зүтгэлтэй шив Симото та хоёр Японы цэргийн яам Жанжингишта болон Кавантуны аримаас манай орон болон зөвлөлтийн алс торонд руу чиглэсэн хорлон сүйтгэх тагнуулын бүх ажиллагааны баримтаар биднийг хангаж байсан юм. Ингэхээр та хоёрыг манай ичнээ тагнуул гэж үзэж болно шүү. Иймээс Рожу Ганука ажиллагааг удирдах байгаагийн хувьд танд үүрэг өгөх ёстой. Гэхэд Тозия лагс тарган биерэн диван дээр писхитл суугаад тухааран чихэрсэн хөлсөөн арчхад хуруунууд нь салгалан чичирч байлаа. Тэгээд нүдэн хэдэнтэй хий бүлтгнүүлснэн аяна усу Сафранов хоёрыг тагнуул гэдгийг надаас өөрхөн байдаггүй. Тэр хоёрыг төр хорьсон боловч тэднийг хэнч байцаах эрвдэх эрэхгүй. Харин ойдвын хувьд гэвэл хан ширээгээс ирсний дараагаар баривчлъя гэж бодож байсан. Гэхэд түрүүнээс хойш төгшин харанхуйлж байсан сайн жаргалын сэтгэл сая онгойлоо. Тозиягийн үгний алдаа зөрөөнөөс сайн жаргалын ойлгосон нэг зүйл бол тэднийг мөрдөөгүй илэрхий. Тозия тэдэнд тулгах баримтаан сайн жаргалаас дуулаагүй цагт тэднийг хэнийг ч байцааж чадахгүй гэдэг нь ээлт болоо. Тиймээс Тозия сайн жаргалтай ярилцахдаа худлаа зүйлээр цохин асууж байгаа нь сайн жаргалын хувьд инээдэмтэй өчүүхэн зүйл байжээ. Тозия, баталгаанд хүлээсэн үүргийн дагуу тэднийг суллах гарын үсэг хийж өг. Гэхэд Тозия урдаан байсан цаасан дээр хідэн зүйл бичиж гарын үсэг зурлаа. Сайн жаргал Тозиягийн бичгийг уншиж байтал банд тогтох 2 хажуугийн өрөөнөөс орж ирлээ. Сайн жаргал Тозиягийн бичгийг наривчлан шалгахдаа ямар ч таних тэмдэг болзмол дохио алга байх шиг байна. Тэгэд ч одоо Тозия биднийг баривчилж хэргийн хүндрүүлэхгүй нь мэдээж шүү дээ. Энэ хүн аминдаа хайртай гэж бодоод үүнийг аваад штабын дэжүр дээр очиод тагнуулын газрын даргад өг. Хэрэг итгэхгүй бол утсаар яргээрэй гэд бандд өгч явуулав. Тозия одоо сайн жаргалын гараас гарах замгүй болжээ. Тэгээд өхөргөхөөс аимшигтай санагдана. Тэрээр яаж ч утсан амьд гарна гэдэг найдваргүй зүйл.
Харин түүний санаанд эргэлдэж байгаа олон бодлоос нэр төргүй үхэж болохгүй гэдэг бодол юунаас ч илүү сэтгэлийг нь эзэмдэн шаналгана. Тозия Кавантуны айрам суйралд орж удирдлагууд өөрчлөгдөх нь илэрхий болсон үед өөрийн хариуцлагад татагдаж нэр төрөө алдах нь гэж айж байсан. Гэтэл Монгол Оросын тагнуулуудын бүлэглэлийг илрүүлэх эгзэг гарч түүний хувьд яг сайн сайхнаар шийдвэрлэх завшаан олдсон. Гэтэл энэ бүхэн бас бүтлгүй зүйл байсан аж. Тозия чингэж аргаан бард суутал удасны хонход угарлаа. Сайн жаргал утсан аваад "Байна уу? Хинтээ ярих вэ? Аавтай юу? Аав халуусанд орж байна. За тэгвэл ааваас асуугаадах юм" гэд утасныхан яриа дамжуулагчийг алгаараа дарж таглаад "Штаб дээрээс тагнуулын газрын дарга ярьж байна" гэд утасны чагнуурыг чихэндэн ойртуулад "Байна уу? Ааваас асуулаа. Дэжүрийнхэнтэй хамт наашаа явуулчих гэж байна" гэд утсаан тавилаа. Тэгээд хэдэн агшин өнгөртөл гаднаас тогтох орж ирлээ. "Тогтхоо. Штабын дэжүр Айнаус Сафранов хоёрыг аваад ирнэ. Үүдэн дээр тосч аваад зочдын өрөөнд оруулаад хүрээд ир" гэд тогтохыг гаргав. Ийхүү хэдэн мөч өнгөрсний дараа банд орж ирэхэд сайн жаргал түүнийг өрөөндөн Тозиятай үлдээгээд гарлаа. Тэгээд Тозиягийн өрөөнд ороод "Тогтхоо. Сафрановыг дуудаах та" гэлээ. Чингэж сайн жаргал Сафрановтай уулзаж байдлыг асуугаад "Иван Степанович, Айнаусыг маргааш зочид буудлаас хаашаанч гарч болохгүй гэж хэл. Штабаас сургал бол өвчтөй гэдэг шалтгаанаар хойшлуулад уцаар ир гэж хэл. Та хойдгүй гэртэл манад байх болно. Тэгтээ Айнаусууд өөрөө хэлж байгаа юм шиг хэлээрэ" гэхэд Сафранов толгой дөхөөд өрөөнөөс гарлаа. Тозия Шүнжэнгөн Юкигийн өрөөнд байлаа. Тэр хоёр нэлээн нарийн зүйлийн талаар ярилцжээ. "Сайн жаргалаа. Та нараа Войтагийн өрөөний түлхүүрийн хэвийг яаж авч амжсан бэ? Тэр шөнө би өрөөгөн сайн төгжсөн байсан шүү дээ." "Тозия, таны өрөөний номын шүүгээ чинь нууц хаалга юм л да. Түүнийг ойдмын өрөөнөөс л онгойлгодог юм" гэж хэлэхэд Тозия сайн жаргал үүд бас гайхсан нүдээр харлаа. Сайн жаргал энэ удаа цай оруулж өгтөн цайны хамттайг үтсэнд морины юм их тунгаар хийж холсноо хэлсэнгүй. Тозия уйда хоёрт цайгаан ууж дуусгалгүй нойрсны дараа ойдов өрөөнд орж түлхүүрийн хэвийг авсан болоо. Тозия дахин дуугүй суугтаан Рожусай гэдэг үгийг дотроо эргэцүүлэн юу гэсэн үг юм болоо гэж бодно. Тэрээр янз бүрээр эргэцүүлсний дараа энэхүү товлсон нэрийн эхний үе нь Япон хэлний жар гэсэн тооны нэр. Рокочуй гэдгийг хураасан хэлбэр гэдгийг ойлгоод сайн жаргалын нэрийн эхний сай үеийг залгажээ гэдгийг мэдэв. Гэвч үүнийг асууж зүрхэлсэнгүй. Тозия бүх зүйлийн эргэцүүлэн бодсны эцэст нэр төрөн гутаахгүй байх ганц боломж үлдсэнийг ойлгов. Энэ бол өөрийнхөө зориг Бусидо ёсондан үнэнч зүтгэж явсныгаа баталж Кавантуны армийн ялагдалд ямар ч буруугүй гэдгийг нотлохын тулд Эрдэнэ самуран ёсоор өөртөө сэппуку үйлдэх зам байлаа. Тозия Кавантуны армийг ялагдалд хүргэсэн гол буруутан нь стратеги тактикийн ач холбогдлыг дутуу өмөлсөн цэргийн яам Жанжин штабын удирдлага гэдгийг нотолж Кавантуны армийн удирдлага түүний дотроос өөрийгөө ямар ч буруугүй гэдгийг амиаран гэрчлэх боломжтой гэдгийг ойлголоо. Тэгээд Бусидо ёсондан үнэнч зүтгэж чанд сахиж явсныг сайн жаргал болон бусад хүмүүсээр гэрчлүүлэх хэрэгтэй гэдгийг ухаарав. Тиймээс сайн жаргалын асуусан бүхнийг хариулж өөртөө найдвартай боломж олж авах хэрэгтэй байлаа. Айнаус Сафранов хоёрыг баривчилсан явдлыг сэжиггүй болгох нь чухал. Тиймээс тагнуулын газрын дарга тусгай мөрдөнгийн дарга нартай хэрхэн тохиролцохоо бодсон уу? Бодсон. Тэр хоёрыг хэрэг татах баримтыг чамаас гаргуулж чадахгүй тхөрвөл тэр хоёрыг дуудаад Айнаус Сафранов хоёрыг тусгай ажиллагаанд оролцуулахын өмнө шалгасан юм гэж хэлээд армийн нууцыг хадгалах баталгааг тусгай хуудсан дээр бичүүлж гарын үсэг зурулах хэрэгтэй. Тэгвэл тэдний хэнэн чин тухай хэнд ч хэлэхгүй.
Тэр тусмаа өдийд илүү дутуу зүйлийг хэн хүнд ярьж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Тозуя үүр цайтал Элдвийг бодлоо. Тэрээр эртний самурайн Бусидо ёсыг ёсчлон мөрдөх хэрэгтэй байлаа. Тозуя энэ шин сайн жаргалын өрөөний диван дээр унтжээ. Өглөө өрөөндөө сайн жаргалыг орж ирэхэд Тозуягийн дэргэд сууж унсан банд тогтох хоёр өрөөнөөс гарав. Би тагнуулын газрын даргаыг дуудчихсан. Тэгэхээр тэр хоёрт Аяна усуу Сафранов хоёрын талаар тайлбарлаж өгөх хэрэгтэй гэлээ. Тозуя сайн жаргалын бичгийн өрөөнд өглөөний цай ууж байхад өнөө хоёр нэрв. Халах голын ажиллагааг мэдж байгаа хүмүүсийн дотор урвалт гарсан учраас тэр хоёрыг шалгасан юм. Гэтэл Симото энэ бүхний эзэн байсан байна. Тэгэхээр Аяна усуу Сафранов хоёрын талаар хяналт хийх явдлыг зогсоосон. Тэднийг хөх хот руу тусгай ажиллаар явуулах тул тэдний сэтгэл санаа гашилгах алхам хийж болохгүй гэж тушаалаа. Тозуя-сан өчигдөр Токиогийн Кемпитан удирдлагаас ярьсан. Симотогийн хүүрэгч гэсэн ол гэж байна. Уэда-сан танилцуултал тантай яргэж тушаасан гэлээ. Симото Аяна усыг сэрдээд байсан. Гэтэл бид жинхэнэ сэрдэх ёстой хүнээ алдчихад байна шүү дээ. Би хэд хоногтон ажилдаа очихгүй. Уэда-сан ч намайг сургалахгүй биз. Шинэ командлагчаар Угаки-сан эрх сурагтай байна. Түүнийг жаахан хүлээх хэрэгтэй. Тагнуулын газрын дарга Тозуягийн байга өрөөнөөс гарахтаа Тозуя Угакийн байдлыг харахаар шийджээ. Угаки ирээд царай өгөхгүй бол Тозуя нэр төрөө алдахгүй тулд Сэппуку үлдэхээс өөр замгүй болно. Хэрвээ тэгэхгүй бол Симототой холбогдож нэр төргүй болно. Армийн сүрэл бүхий ажиллагаанд өөрийгөө буруугүй гэж үзсэн самурай нар эртнийхээ уламжилт ёсыг баримталж Сэппуку үлдээд амьд гэрч үлдээдэг. Тэгэхээр штабын хэн нэгнээр Гайсияку гэрч болох нь зайлшгүй. Ингэж Сэппуку үлдсэн дарга нарыг Ясукуны сүмд байгаа Японы армийн анхны сайдын хөшөөний дэргэд байгаа самбарт нэрийг нь мөнхөлдөг. Тэгээд армийнханд хүндэтгэнд урсаж байх тухай тусгай тушаал гарган шүү дээ гэж боджээ. Харин Тозуя энэ бүхнийг шүнжэнгөн тунгаасан болохоор сэтгэлдээ хойд насамдаан таамад биш диваачн төрхийн тулд бурхны шавын ёсоор хойд насанд саад болох нүглэн цагаатгах хэрэгтэй. Энгүүл үгсэн хойноо нэр төртөө диваачнд жаргалтай байх болно. Тиймээс Сэппуку үйлдвэл Синто ёсныхон шашины болон эр зэргийн Бусидо ёсынхон дагуу бэлдэх хэрэгтэй. Одоо бараг 60 хүрэх гэж байна. Тэгэхээр хадан гэртэн нэр төртөө хүндэтгэлтэй очих ёстой. Энэ хорвоод үлдэх ёстой сүнсэндэн нүгэл тарж болохгүй гэж шийджээ. Тэгээд өөрийнхөө саналыг сайн жаргалд хэллээ. Сайн жаргалын гарт үхэхгүй хичээсэн Тозуя үүнээс сайхан замгүй болжээ. 85 дугаар хэсэг төгсөв.